Хуульч шууха Ромын чуулганы талаар танилцуулж байна. Ромын чуулганууд нь хууль тогтоох, сонгуул явуулах, шүүх, зэрэг армийн шийдвэр гаргах чиг үүрэгтэй байжээ. Ромын чуулганууд нь төрийн засаглалд иргэдийн оролцоог хангадаг байсан. Комития. Энэ нэр томьёо нь эртний Ром дахь төрийн улс төр, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх төрөл бүрийн чуулган, хурал цуглааныг илэрхийлнэ. Зуутын чуулган Commitia Sanctuaria. Ардын хурал Commitia Tribuna. Кюриатын чуулган Commitia Curia. Физибийн зөвлөл Concilium Plebis. Калат чуулган Commitia Calada. Ромын чуулганууд нь өөр түүхэн цаг хугацаанд үйл ажиллагаа явуулдаг байсан ба бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, чиг үүргийн хувьд ялгаатай байжээ. Ромын чуулганууд нь бүгд найрамдах улсын хожуу үед эрх мэдлийн төвлөрлийн улмаас нөлөө нь буурч, эзэнт гүрний ихэнх үеэс чиг үүрэг нь өөрчлөгдөж, ач холбогдлоо алдсан байдаг. Гэсэн хэдий ч Ромын чуулганууд нь бүгд найрамдах болон ардчилсан тогтолцооны үндэс суурийг тавьсан юм. Ромын чуулгануудын түүх нь улс төрийн тогтолцооны хувьсал, үр дүнтэй, хүртээмжтэй засаглалын төлөөх тасралтгүй эрэл хаагуулыг илэрхийлнэ. Эдгээр эртний институтууд нь орчин үеийн ардчилсан үндэс суурь болсон. Иргэний үүрэг, төрийн үйл ажиллагаа дах олон нийтийн оролцооны ач холбогдлыг онцолсон билээ. Хуульч шууха Ромын чуулган буюу Ромын засаглалын үндэсийн талаар танилцууллаа. Хамтдаа хөгжицгөөе.